Сайн байцгаана уу үзэгчдээ. Хятадын коммунист нам Христэд итгэгчдийг харгасаар хавчсан баримтууд нэвтрүүлэхт тавтай морил. Би хүслэн байна. Хятадын коммунист нам засгийн эрхэнд гарснаасаа хойш тоо томшгүй олон улс төрийн хөдөлгөөн өрнүүлж, шашин шүтлгийг гүжирдэж, гуйвуулж гутаасаар ирсэн. Энэ нь итгэлийг ад зэтгэр мэт харагдуулж, бүх нийгмийг шашинд дайсгнахад турхирсан. Намын үеийн удирдагчид шашны итгэлийг устгахын тулд цуврал дарангуйлах бодлого гаргаж, харгас хавчлаг дарангуйлалд өртүүлсэн. Хятадын коммунист намын 70 гаруй жилийн засаглал нь Хятадын ард түмний үзэл бодол, ёс суртахуун, итгэл үнэмшилд асар их суурил учруулсан юм. Энэ нь зөвхөн Христэд итгэгчдэд гамшиг авчраад зогсохгүй, Хятадын иргэдийг үе дамжин суйрлын гай гамшигт өртүүлсэн билээ. Өнөөдөр бид шашны итгэлийг дарж авчихдаа Хятадын коммунист намын ашигладаг харгас бодлого, аргуудыг үргэлжлүүлэн ил болгож, мөшгөж, тэдний тэрсүүд, хүнлэг бус, хорон мөн чанарыг гүнзгийрүүлэн задлан шинжилнэ. 3. Шашны хятадчлал. Нам болон Ши Жинпиний үзэл сурталыг ашиглан шашны бүх итгэл үнэмшлийг үгүй хийх. 2015 онд Ши Жинпин шашныг хятадчлах бодлогыг дэвшүүлж, намын удирдлага хяналтад туйлын дуулууртай байдлыг баталгаажуулахын тулд улс төржсөн, намаар удирдуулсан менежментийг шашинд тулгасан. 2018 оны эхээр Хятадын коммунист намын төв хороо нам болон төрийн байгууллагуудын шинжилгээг гүнзгийрүүлэх төлөвлөгөө гаргаж, шашны хэрэг эрхлэх газрыг төв хорооны нэгдсэн фронтын ажлын хилтэс нэгтгэсэн. Тэр үеэс эхлэн шашны хэрэг хариуцсан хилтс нь төрийн зөвлөлөөс тусгаарлагдаж, Хятадын коммунист намын төв хорооны нэгдсэн фронтын ажлын хилтсийн шууд удирдлагадор орсон юм. Энэ нь шашны менежментийг улс төржүүлж, намын шууд удирдлагадор оруулжээ. 2018 оны 2 дугаар сард Хятадын коммунист нам шинжилэн найруулсан шашны хэрэг эрхлэх журмыг хэрэгжүүлсэн. Шинжилсэн найруулгаар зүйл заалтын тоог 48-аас 77 болгон нэмэгдүүлж, шашны сургаал, номлолын агуулга, үзэл сурталд иж бүрэн хяналт тавихад илүү их ач холбогдол өгсөн юм. Энэхүү журам нь итгэгчдэд тулгах үзэл бодлын шинжилэлт, үнэнч байдлын хяналтыг эрчимжүүлж, шашны бүлгүүдийг эцсийн нарийн ширийн зүйл хүртэл багалзуурдаж, орон нутгийн засаг захиргаанд шашныг хянах, шашны итгэгчдийг баривчилж авчих асар их эрх мэдлийг олгосон. Үүнээс гадна уг журмаар шашны бүлгүүдэд шин чиг үүрэг гэж цуврал чиг үүргийг оноож, Хятадын коммунист намын бодлого хууль тогтоомж дүрм журмыг хэрэгжүүлэхийг шаардсан. Шашны үзэл сурталын бүтээн байгуулалт зэрэг Хятадын коммунист намын сурталчилдаг ажлыг хийхийг үүрэг болгосон. Энэ нь шашны байгууллага газруудыг Хятадын коммунист намын үзэл суртал, хууль эрх зүйн боловсролын шинэ бааз болгон хувиргаж, жинхэнэ шашны үйл ажиллагааг социалист гол үнэт зүйлсийг судлах зэрэг үйл ажиллагаагаар орлуулсан. Энэ нь намыг шашны итгэлийн объект болгож, шашны сургаалыг коммунист үзэл суртал болгон хувиргасан бөгөөд, эцсийн зорилго нь хүмүүсийн бодол санаа, үзэл сурталаас шашны итгэлийг бүр мөсөн устгах явдал юм. Түүнчлэн журамд зааснаар шашны газруудыг ашиглалтад оруулахын өмнө засгийн газрын зөвшөөрлийг авч, хуулийн этгээдээр бүртгүүлэх ёстой байв. Гэвч уг журмыг гарахаас өмнө төлөвлөгдсөн, эсвэл баригдаж байсан шаардлага хангасан олон шашны газруудын өргөдлийг шашны хэрэг эрхлэх товчоо хойш тавьж дарагдуулсан. Энэ нь олон шинэ газрыг нээх боломжгүй болж, ашиглагдахгүй орхигдоход хүрсэн гэсэн үг юм. Одоо байгаа шашны газруудын тухайд газар ашиглалт болон хот хөдөөгийн ерөнхий төлөвлөгөөнд оруулахыг уг журамд шаарддаг. Үр дүнд нь одоо байгаа олон сумыг төлөвлөлтийн журамд нийцээгүй гэдэг шалтгаанаар Хятадын коммунист нам хууль бус барилга байгууламж гэж тодорхойлж нураасан байна. Хятадын коммунист намын шашны газруудын зөвшөөрөх, бүртгэх үйл явц нь туйлын хатуу чанга төдийгүй зөвхөн нэр төдий байдаг. Энэ явцад тэд шат бүрд саад тодгор учруулж, зориуд хүндрэл үүсгэн, өргөдлийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж дарагдуулдаг. Тэд үйл явцыг хэрэгжүүлэхээс зүгээр л татгалзаж,
Хятадын коммунист намын балмад хууль бус уг чанарыг бүрэн илчилдэг. Шинэ газруудад хизээч зөвшөөрөл өгдөггүй. Харин хуучин газруудыг нураасаар байгаа. Хятадын коммунист намын зорилго бол ийм аргаар шашны газруудыг устгаж, шашны үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болгон шашны бүлгүүдийг аажмаар үгүй хийх явдал юм. Хэдийгээр уг журамд шашны бүлгүүдийг бүртгүүлэхийг өнгөн дээрээ зөвшөөрдөгч нөхцөл нь туйлын хатуу тул гэр чуулган зэрэг бүлгүүд бүртгүүлэх боломжгүй байдаг. Түүгээрч барахгүй засгийн газарт өргөдөл гаргах нь баривчлагдах эрсдэл дагуулдаг. Хятадын коммунист нам бүртгэлийг шалтгаан болгон ашиглаж гэр чуулгануудыг өрхөнд оруулдаг. Хэрв гэр чуулган бүртгүүлэх өргөдөл гаргахгүй бол Хятадын коммунист нам үүнийг хууль бус гэж үзэн устгах бай болгож хууль ёсны бөгөөд зүй ёсны дарангуйлал хавчилгад өртүүлдэг. Шашныг хятадчлах бодлого хэрэгжиж эхэлснээс хойш Хятад даяар протестант, католик, будда, даоист зэрэг асар олон шашны газар тэр байтугай албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн 3 өөрөө сүмүүд хаагдаж, хориглогдож, эсвэл нураагдсан. Зарим сүмийг эрх баригчид бүр тэсэлж нураасан байна. Нью-Йорк Таймс соёлны хятад хэвлэл зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр 2018 оны 1-р сарын 9-нд хууль бус барилга байгууламжийг нураах нэрийдлээр Хятадын коммунист намын цагдаа нар хүнд техник, тэсрэх бодис ашиглан Хятадын хамгийн том евангелист сүмүүдийн нэг болох Шаншигийн Алтан дэлгүүний суурь сүмийг газрын хөрстэй тэгшилжээ. 50,000 гаруй Христэд итгэгчтэй энэ сүм нь итгэгчдийн хандвалсан бараг 3 сая $. Баригдсан орон нутгийн уран барилга байсан юм. Сүм зэрэг олон тооны шашны газрыг нураахаас гадна Хятадын коммунист нам загалмайг буулгах өргөн хүрээтэй аяныг улс орон даяар эхлүүлж шашны бэлэгдлийг устгахын тулд бүх хүчин чармаалтаа гаргаж тоо томшгүй олон сүмийн загалмайг буулгасан. Америкийн дуу хоолой радиогийн хятад хэлний албаны мэдээлснээр Хинан мужтал гэхэд 2018 онд 7,000 сүмийн загалмайг хүчээр буулгасан байна. Үүний зэрэгцээ Хятадын коммунист нам бүх шашныг устгах гэсэн хоосон санаархлаар одоо байгаа шашны газар үйл ажиллагаа Библийн сургаалыг хятадчлах шинжилэл хийж байна. 3 өөрөө болон католик сүмүүдэд ханан дээрх 10 тушаалыг Ши Жинпиний ишлэлүүдээр сольж Есүс болон онгон Мариягийн хөргийг Мао Зэдун, Ши Жинпин нарын хөргөөр орлуулжээ. Пастор тахилч болон бусад санаартнуудаас социалист үндсэн үнэт зүйлс, күнзийн сургаал, сайн сурагч болон хүүхэд байх стандартыг номлолдоо Библийн бичвэртэй нэгтгэхийг шаардаж, Хятадын күнзийн үзэл санаа, намын соёлыг Библийн үгтэй холж утгаж байна. Хятадын коммунист нам бүр Библийн хэсгүүдийг увайгүйгээр устгаж өөрчилсөн. Италийн хүний эрхийн хахир үйл сэтгүүлийн 2018 оны тайланд дурдсанаар Хинан мужийн Луанын хошууны 3 өөрөө сүмийн ханан дээрх 10 тушаалыг 9 болгон цөөрүүлж би бол чиний бурхан Йохова. Чи миний өмнө өөр бурхадтай байж болохгүй гэсэн эхний тушаалыг хүчээр арилгасан байна. Тэр үед сүмийн удирдагч болон итгэгчид эрс эсэргүүцэж энийг хүлээн зөвшөөрөх аргагүй. Та нар бурхны үгийг өөрчилж байна. Та нар эзнийг эсэргүүцэж байна гэж хэлжээ. Төвөөс ирсэн шашны хяналтын багийн нэг албан тушаалтан уцаарлан хариулж Ши Жинпин энэ тушаалыг эсэргүүцдэг. Хэн хамтран ажиллахгүй байж зүрхлэх юм бэ? Санал нийлэхгүй байгаа хэн боловч төрийг эсэргүүцэж байна гэжээ. Мөн тэрээр итгэгчдэд анхааруулж энэ бол үндэсний бодлого, нөхцөл байдлыг ойлго, төрийн эсрэг бүү зогс гэсэн юм. Үүнтэй төстэй явдал Хинан мужийн Шиньян, Янши зэрэг олон газарт гарсан. Түүгээрч барахгүй шашныг хэрэглэх товчоо хамгийн чухал эхний 4 тушаалыг хасахыг тушаасан. 1-дүгээрт би бол чиний бурхан Йохова. Чи миний өмнө өөр бурхадтай байж болохгүй. 2-дүгээрт чи өөртөө зориулан ямар нэгэн шүтээн бүх хий. Чи тэдэнд мөргөж, тэдэнд үйлчилж болохгүй. 3-дүгээрт чи өөрийн бурхан
Йоховагийн нэрийг хий дэми бүүд урд. 4-дүгээрт амралтын өдрийг санаж ариун байлга. Үүний зэрэгцээ күнзийн үзэл санаагаар халахвчлан Хятадын коммунист нам Библийн сургаалыг аажмаар сольж хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн байр суурийг эцэст нь устган арилгаж итгэгчдийн үнэнч байдлыг Бурханаас нам төрлөө албан хүчээр шилжүүлэх гэж хий дэми чармайдаг. Зорилго нь намын соёлыг ашиглан хүмүүсийг хянаж, оюун санааг нь шинчилж, шашны бүх итгэгчдийг аажмаар бурхангүй үзэлтэн болгох явдал юм. Хятадын коммунист нам мөн Есүсийн тухай Библийн түүхийг өөрчилж, түүнийг ил тодоор гүтгэн доромжилж, эдгээр өөрчилсөн хувилбараа дунд шатны мэрэгжлийн сургуулиудын заавал үзэх сурах бичиг болох мэрэгжлийн ёс зүй ба хуульд оруулсан байна. Бүрч хачирхалтай нь улаан дуу дуулах, төрийн далбаа мандуулах, коммунист намын бодлогыг судлах шаардлагатаас гадна төрөл бүрийн шашны газруудын итгэгчид Ши Жинпин, Мао Цзэдун нарын хөрөгт хүч, жимс цэцэг өргөх, 3 удаа бүхийх, толгоогоороо газар мөргөх зэрэг утгагүй үйлдэл хийж байгаа нь ажиглагдсан. Энэ цуврал үйл явдал нь шашныг хятадчлахын үннийг илчилж байна. Шашныг хятадчлах гэх чинь үнэн хэрэгтэй. Шашныг Хятадын коммунист намжуулах, Ши Жинпинжүүлэх явдал юм. Олон жилийн турш Ши Жинпин шашны үйл ажиллагааг зохицуулах, хууль бус шашнаас сэргийлэх нэрийдлэр цуврал утгагүй үйлдэлүүдийг хийсээр ирсэн. Түүний эцсийн зорилго бол бүх итгэл бишрлийг түлхэн унгаж, хориглох, өөрийгөө нам дотор болон гаднах цорын ганц эрх мэдэлтнээр тогтоох. Хүн бүрийг өөрт нь захирагдах, өөрийг нь шүтэх, өөрт нь итгэх, өөрийг нь бурхан мэт хүндэлхийг албадах явдал юм. Хятадын коммунист намын эдгээр үйлдэлийг соёлын 2 дахь хувьсгал, Хятад үндэстэн болон ард түмний хувьд дахин нэг суйрлын гай гамшиг гэж тодорхойлж болно. 4. Дэлхийн хамгийн том видео хяналтын сүлжээг байгуулж, хүн амыг хянахын тулд үндэсний нөөцийг дайчилгана. Алтан бамбай төслийн туршилтын дараа Хятадын коммунист нам засаглалаа баталгаажуулахын тулд өндөр технологи ашиглах, гайхалтай шийдвэрийнхээ төлөө өөрсдийгөө магтахын зэрэгцээ нийт хүн амыг 24/7 хугацаагаар хянах төслийн хүчин чадал хязгаарлагдмал болохыг олж мэдсэн. Энэ нь юу ч орхихгүй иж бүрийн хяналтад хүрч дөнгөөгүй юм. Тоталитар дэглэмийнхээ тогтвортой байдлыг илүү хүчтэй хадгалж, санал зөрөлдөгсдгийг устгахын тулд Хятадын коммунист намын эрх баригчид дэлхийн хамгийн том видео хяналтын систем болох Skynet төслийг барьж эхэлсэн. Энэ зорилгоор Ханчжоу Hikvision, Zhejiang даахва технологи, Huawei технологи болон Хонконгийн SenseTime Group зэрэг Хятадын коммунист намын хяналтад байдаг аж ахуйн нэгжүүд эрх баригчдын даалгавраар үүний хөгжүүлэлтэд оролцсон. Hikvision даахванаар үндсэндээ техник хангамж нийлүүлж, Huawei сүлжээний дэд бүтэц, үүлэн тооцоолол, хадгалах платформ байгуулахыг голчлон хариуцсан. Харин SenseTime нь царай таних, видео анализ хийхэд зориулсан хиймэл оюун ухааны үндсэн алгоритм, програм хангамжийн технологиор хангасан. Салбарын судалгааны IHS Markit компани мэдээллээр Хятад улс 2016 он гэхэд 66.5 сая хяналтын камер суурилсан байв. 2017 оны 10 дугаар сар гэхэд Хятадын коммунист нам дэлхийн хамгийн том, хамгийн өргөн тархсан видео хяналтын сүлжээг байгуулжээ. Skynet төсөл нь Хятадын томоохон хотуудын гол гудамж, үзэр үйлчилгээний газар, томоохон худалдааны төв, эмнэлэг, цэцэрлэгт хүрээлэн, бусад олон нийтийн газар, түүнчлэн чухал байгууллага, сургууль, орон сууцны хороолол зэрэг гол бүсүүдийг хамардаг. Хятадын иргэдийн очдог бараг газар бүрд олон тооны өндөр наривчлалтай камер суйрлуулж, тэр бум гарын хүнийг байнгын бодит цагийн хяналтдор амьдрахад хүргэж байна. Царай таних, улсын дугаар таних, зан үйлийн шинжилгээ зэрэг хиймэл оюун ухааны технологиг хиймэл дагуулын навигац, байршил тогтоох технологитой хослуулан ашигласнаар уг систем нь хүн тээврийн хэрэгслийг бодит цагаар хянаж мөшгөх боломжийг олгодог.
Энэ нь хувь хүнийг хурдан таньж, сэжигтэн гарч ирэхэд автоматар дохиолол өгч чаддаг. Хамрах хүрээ, хянах чадвар, үр ашигын хувьд энэ төсөл нь Алтан бамбай төслийн дутагдлыг ихээхэн нөхөж, томоохон хотуудад тор татаж, нийт хүн амыг 24 цагийн турш хянах Хятадын коммунист намын зорилгыг хэрэгжүүлсэн юм. Хятадын коммунист нам гайхамшигт Хятад орон хэмээх суртал ухуулгын кинонд Skynet системийн царай хурдан таних чадварыг харуулсан. Энэ нь ганцхан секундын дотор улсын нийт хүн амыг шалгах чадвартай. Бай камерын хажуугаар өнгөрөх мөчөд систем автоматар мэдээллийн сантайгаа тулхан шалгадаг. Тухайн байг ердөө 7 минутын дотор олж тогтоон баривчлах боломжтой. Skynet төслийн бүтээн байгуулалтын явцад шашны газруудад тавих хяналтаа чангадахын тулд Хятадын коммунист нам шашны салбарт зориулсан видео хяналтын системийг хөгжүүлэх ажлыг мөн хилэлцэх асуудлын жагсаалтад оруулсан бөгөөд энэ нь Skynet төслийн туслах бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг юм. 2015 онд шашны хэрэг эрхлэх газраас шашны газрууд дахь олон нийтийн аюулгүй байдлын видео хяналтын байгууламж сүлжээний ашиглалтын тухай мэдээллийг гаргасан. Энэ мэдээлэл нь шашны хэрэг эрхлэх бүх товчоог шашны газруудад зориулсан хяналтын системээ орон нутгийн Skynet төлөвлөгөөнд нэгтгэхийг шаардсан. Мөн олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтстэй хамтран хэрэгжүүлэх тусгай төлөвлөгөө боловсруулж, эцсийн дүндээ бүх шашны газрыг видео хяналтад 100% хамруулахыг даалгасан. Ингэснээр Хятадын коммунист нам итгэгч бүрийн нүүр царайны биометр, зан үйл, үг яриаг оролцуулаад улс орон даяарх шашны бүх газрын хөдөлгөөн бүрийг мэддэг болсон. Түүгээрч барахгүй Хятадын коммунист нам үүнд үндэслэн хяналтаа өргөжүүлсэн. Итгэл үнэмшлээрээ алдартай хүмүүс болон өмнө нь баривчлагдаад суллагдсан хүмүүсийн гэр дотор болон гадна талд нь хяналтын төхөөрөмжүүдийг суйрлуулсан. Үүний зэрэгцээ Хятадын коммунист нам тэднийг 24/7 хянуулж мэдээлүүлэхийн тулд энгийн иргэд, улаан тууцтан болон бусад мэдээлэгчдийг зохицуулсан. Орон нутгийн засаг захиргааг хоригуулж хаашааш хандхаас сэргийлэхийн тулд шашны итгэлийг хавчих Хятадын коммунист намын бодлогыг хэрэгжүүлэхдээ Хятадын коммунист намын төв хороо баривчилгааны квот гаргаж орон нутгийн албан тушаалтнуудын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, цалин болон бусад хангамжтай тэрийгэ холбосон. Эдгээр захиргааны тушаалд шахагдсан орон нутгийн албан тушаалтнууд Хятадын коммунист намын төв хорооноос тогтоосон квотыг биелүүлэхийн тулд зөв хүнийг алдснаас буруу хүнийг баривчилсан нь дээр, юучгүй орхисноос худал мэдээлсэн нь дээр, нэг хүнийг оргуулснаас 1000 хүнийг андуурч алсан нь дээр гэсэн хандлага баримталдаг. Энэ нь бүх Христэд итгэгчийг хэдийдэж баривчлагдах аюултунд амьдрахад хүргэсэн. Ялангуяа шоронгоос суллагдсан хүмүүсийн хувьд Хятадын коммунист нам тэднийг ажиглалтад байлгахын тулд гэрийнх нь эргэн тойронд олон тооны өндөр наривчлалтай камер суйрлуулж тэднийг нарийн ажиглах тусгай ажилтнуудыг томилсон. Энэ хүмүүс гар утсаа 24 цагаар асаалттай байлгаж, дуудсан цагт бэлэн байх, цагдаагийн газарт тогтмол очих шаардлагатай бөгөөд орон нутгаасаа гарахыг тэдэнд хоригддог. Хятадын коммунист нам нэгдсэн баривчилгааны шинэ үе шатыг эхлүүлэх бүрд тэднийг дахин баривчилж, 3 мэдэгдэлд гарын үсэг зурхыг алавдаж, эрүүдэн шүүж, шоронд хорих ял өгдөг. Зарим нь хавчлагаас болж нас бардаг. Чуулганы гол гишүүд шоронгоос суллагдсны дараач тусгай ажилтнуудын байнгын хяналтдор байдаг. Тэд өдрийн цагаар гэрийн хорионд байж гадаад ертөнцтэй энгийн харилцаа тогтоохыг хоригддог бөгөөд Skynet болон Хятадын коммунист намын суйрлуулсан өндөр наривчлалтай нэмэлт камеруудын аль альнийх нь 24 цагийн ажиглалтад байдаг. Шөнийн цагаар тэднийг Хятадын коммунист намын цагдаа нар зочид буудалд хүргэж орон сууцны хяналтад байлгадаг. Энэ хяналт жилийн турш үргэлжилдэг бөгөөд шоронгоос суллагдсан ч дуустдаггүй. Хэдийгээр тэд шоронгийн ханнаас мултарсан ч Хятадын коммунист намын дарангууллын асар том торноос хизээч мултарч чадахгүй. Түүний чөтгөрлөх саварт чанга атгагдсан хэвээр байдаг. Хятадын коммунист нам тэднийг амжилттайгаар бүх насаар нь хорих ялаар шийтгэж,
Насан туршид нь эрэх чөлөөгүй хорж байна. Skynet гэх хяналтын асар том сүлжээний тусламжтайгаар Хятадын коммунист нам Христэд итгэгчдийг дарангуйлж хавчих нь улам бүр ширүүссэн. Тоо баримтаас харахад 2018 онд 1 сая гаруй Христэд итгэгч хавчлагад өртсөн нь 2017 онд бүртгэгдсэн тооноос 4.5 дахин их буюу 700 мянга гаруй хүнээр огцом өссөн үзүүлэлт юм. Тэдний дунд чуулганы 10,000 гаруй удирдагч хавчлагад өртсөн нь 2017 оныхоос 5 дахин их байна. Түүнчлэн Хятад дахь хүний эрхийн хуульчид, санал зөрөлдөгсөд, төвдүүд, уйгурууд, лалын шашинтнууд болон бусад бүлэг Skynet-ийн хяналтын үр дүнд урд өмнө байгаагүй баривчилгаа хавчлагтай тулгарсан. Энэ үйл явцад Skynet төсөл нь шийдвэрлэх зайлшгүй чухал үүрэг гүйцэтгсэн. Хятадын коммунист намын гайхамшигт Хятад орон баримтат кинонд дурдсанаар Skynet системд ойролцоогоор 200 тэрбум юаны хөрөнгө оруулжээ. Асар их нөөц, өргөн цар хүрээ, дэвшилтэт технологи, олон нийтийн эрх чөлөөнд тогтоосон хатуу хяналт зэргээс нь үзвэл Хятадын коммунист намын асар их хүчин чармайлт, олон нийтийн асар их зарлаар байгуулсан Skynet төсөл нь нийгмийн хяналтыг хадгалах дэлхийн хамгийн том, хамгийн өвөрмөц хэрэгсэл болж байна. Өнөөг хүртэл өөр ямар ч дэглэм, ард түмнийхээ хөдөлгөөн, эрх чөлөөг хянахын тулд ийм их хэмжээний мөнгө зарцуулж, ийм их нөөцийг дайчилж байгаагүй. Хятадын коммунист нам хүний эрх чөлөөг зөрчиж, шашны итгэлийг хавчиж байгаа нь дээд зэгтээ хүрч, дэлхийн нийтийг цочирдуулж, дургуутслыг нь хүргэж байна. 5. Хурцнууд төсөл айл бүрд нэвтэрч, иргэдэд нуугдах газар үлдээсэнгүй. Хятадын коммунист нам тоталитар дэглэмээ хадгалж, хүний эрх чөлөөг зөрчиж, шашны итгэлийг хавчихын тулд дэлхийд хаанч байхгүй засаглалын харгас төмөр нударгын аргуудыг үзүүлж байна. Алтан бамбай Skynet төсөл зэрэг өндөр технологийн хяналтын системийг ашигласнаар тэд зарим гайхамшигт үр дүнд хүрч, хүн төрлөختний эсрэг гэмт хэрэг үйлдэхдээ шин оргилд гарч, энэ салбарт жинхэнэ манлайлагч болжээ. 70 гаруйхан жилийн дотор Хятадын коммунист нам хүн төрлөختний түүхэнд гайхамшиг бүтээхийн тулд гарамгай хувь нэмэр оруулсан. Энэ үнэхээр гайхалтай нам юм. Гэсэн хэдий ч Хятадын коммунист нам сэтгэл хансангүй. Ард түмэндээ үйлчлэх гэсэн тууштай урайгаа баримталж, дараагийн хийсэн алхам нь үндэсний хяналтын агуу үйл хэргийг дуустал нь хэрэгжүүлэх замаар хөдөөгийн үе олон хүн амд үргэлжлүүлэн үйлчлэх явдал байв. Энэхүү төлөвлөгөөний дагуу хошуу тосхон, гацааны түвшинд хяналтын нэгдсэн командын төвүүдийг байгуулсан. Анхан шатны хяналтын сүлжээг байгуулж, олон нийтийн хурц харааг ашиглан хөдөөгийн хүн амыг, ялангуяа Хятадын коммунист намын гол бай гэж үздэг хүмүүсийг иж бүрэн хянах зорилго тавьсан. Тиймээс энэ төслийг хурцнууд төсөл гэж нэрлэжээ. Уг төсөл нь бүс нутгийг бүрэн хамрах, сүлжээг бүрэн хуваалцах, бүтэн цагаар бэлэн байх, үйл явцыг бүрэн хянах явдалд хүрэх зорилготой. Skynet төслийн видео хяналтын чадварын өргөтгөл нэмэлт болохын хувьд хурцнууд төсөл нь нийгмийн оролцоо болон мэдээлэл хуваалцах хүрээг улам өргөжүүлдэг. Зарим газарт хүмүүсийн гар утас, ухаалаг зурагт, хүлээн авагч төхөөрөмжигч хурцнууд хяналтын системд нэгтгэсэн байна. Хурцнууд төслийн ханган нийлүүлэгч Гуандууны ABL технологи компани мэдээлснээр тэдний систем нь хүмүүрийг харж, газар сайгүй хянаж, хэдийдэж хариу арга хэмжээ авах зорилгод хүрч чадна. Лос Анжелес Таймс сонины мэдээлснээр Сичуан мужийн анши гацааны нэгэн оршин суугч шууд ундах жижиг овоолго хогийг шүдэнд зуран асаахад чанга яригчаар түүний нэр хаягийг зарлаж галыг нэн дээр унтраахыг тушаажээ. Тэр айсандаа цочиж галыг хурдан унтраагаад зүгтсэн байна. Эндээс харахад олон нийтийн хийж, хэлж байгаа юу ч хурцнууд төслийн бодит цагийн хяналтаас мултарч чадахгүй.
Хятадын коммунист намын засгийн газрын бодит цагийн хяналтаас зүгтэж бүрч чадахгүй. Түүнчлэн Чөлөөт Аз радиогийн 2018 оны мэдээлснээр WeChat-ийн нэг хэрэглэгч энэ үнэхээр аимшигтай. Өнгөн дээрээ энэ системийг гэрт чинь хулгай орж байгаа эсхийг хянахад ашиглаж болгоч. Бодит байдал дээр цагдаа нар үүнийг ашиглан гэр доторх гэр бүлийн гишүүдийн чинь хөдөлгөөн бүрийг хянаж жинхэнэ утгаараа бүрэн хянах боломжтой гэж халгалжээ. Эрх баригчид гар утсаар нь дамжуулан хүмүүсийн хаана байгааг хидээдэж мөшгөх боломжтой. Гар утас авч явах нь явуулын хяналтын төхөөрөмж авч явахтай адил. Тэд өөрсдийг нь сүүдэр мэт дагах засгийн газрын газар сайгүй хяналтыг эдэлж байна. Тоо томшгүй олон нүд хүмүүсийн гэрт шууд нэвтэрсэн. Гадуур гарах, цугларах, тэр байтугай хөшүүдийн хоорондох энгийн яриач 24 цагийн тасралтгүй хяналтад байдаг. Хоол хийх, унтах, зурагт үзэх, интернетэд орох эсхээс үл хамааран хүний хувийн амьдралын нарийн ширийн зүйл бүрийг систем таньж, бичиж, мөшгөх боломжтой. Гэр бүл бүр, хувь хүн бүр эдгээр хурц нүдний хараанд баттай орж хүн бүр мэдээлэгч байж болно. Хүн бүр цаг ямагт засгийн газрын хяналтанд байна гэсэн Хятадын коммунист намын зорилгыг бүрэн биелүүлдэг. Хошуу сум гацааны төвшний хэдэн зуун сая хятад тариачид одоо ийм дэвшилтэд халамжтай үйлчилгээг эдлэх хувьтай болжээ. Ханчжоу Хиквижин, Жожиан Дахуа технологи, Huawei технологи болон Хонконгийн SenseTime зэрэг Хятадын коммунист намын ивэлт багтсан аж ахуйн нэгжүүдэд талархахаас гадна холбогдох технологи үйлчилгээг хамтран үзүүлж буй Able болон харилцаа холбооны 3 томоохон оператор болох China Mobile, China Unicom, China Telecom нарт мөн онцгой талархал илэрхийлэх ёстой. Эдгээр нь Хятадын коммунист намд олон нийтийг 24/7 цагаар юу ч үлдээлгүй бодит цагаар хянах боломжийг олгож Хятад дахь хүний эрхийн нөхцөл байдлыг улам дордуулахад хүргэсэн. Улам олон Христэд итгэгч, бусад шашны шүтэгчид, санал зөрөлдөгсөд Хятадын коммунист намд баривчлагдаж, хавчигдаж байна. Нэгэсэндээ эдгээр технологийн компани үйлдэл нь дарангуйлагчид тусалж дэмжсэнтэй тэнцэнэ. Яг л Хятадын коммунист нам шиг тэд хүний эрхийн эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдсэн юм. Хурцнууд төсөл албан ёсоор хэрэгжиж эхэлсний дараа хэсгийн хянагчид, сайн дурынхан, олон нийтийн цагдаа нар анхан шатны олон нийтийн аюулгүй байдлын гол хүч болсон. Тэдний үндсэн үүрэг бол хүн амын тусгай бүлэг болон гол бүлгүүдийг хянаж удирдах явдал юм. Сүлжээний ажилтнууд гар утасны аппликейшн, хяналтын систем зэрэг өндөр технологийн аргуудыг ашиглан бай болсон хүмүүсийн хувийн мэдээлэл, хаяг, хөдөлгөөнийг мөшгөн шалгаж тэдний үйл ажиллагааг байн ажигласнаар хурцнууд төсөл бүрэн хэрэгжилт хяналтаа баталгаажуулдаг. Хурцнууд төслөөр дамжуулан эрх баригчид олон нийтийн хяналтын бичлэгийг тосгоны оршин суугчдын ухаалаг зурагт гар утас эсвэл хүлээн авагч төхөөрөмж тэрч байтугай тосгоны хорооны албан тасалгаан дах том LED дэлгэц рүү шууд дамжуулдаг. Тосгоны оршин суугч бүр тосгоныхоо олон нийтийн газрын хяналтын бичлэгийг хидийдэж үзэх боломжтой. Хэрв тэд ямар нэгэн сэжигтэй зүйл анзаарвал нэг товчлуурын дохиолол ашиглан хяналтын мэдээллийг олон нийтийн аюулгүй байдлын хэлтэст шууд дамжуулах боломжтой нь хяналтад олон нийтийг оролцуулахын үнэмлэхүй давуу талыг бүрэн харуулж байна. Хятадын коммунист намын нүдэнд доод зэрэглэлийн хүмүүс гэгддэг тэд Хятадын коммунист намын засгийн газраас биечлэн үзүүлж буй өндөр нягтралтай шууд дамжуулалтын үйлчилгээг эдэлж тэрч байтугай нэг товчлуурын дохиоллын онцгой эрхийг эдэлж чадна гэж газар тариалан эрхэлж ирсэн Хятад тариачид хизээж төсөөлж байгаагүй. Хурцнууд төсөл нь орчин үеийн технологийн үршин болон Хятад онцлогтой социализмын давуу талыг удаан хугацаанд зовж зүдэрсэн Хятад тариачдад авчирсан. Гэвч тэд энэ тусгай хангамжийг эдлэхийн зэрэгцээ Хятадын коммунист намд ашиглагдаж, засаглалыг нь хадгалах тахилын ширээн дээр золиослогдож, итгэл үнэмшлийг хавчих, хүний эрхийг зөрчих Хятадын коммунист намын үйл хэргийн багаж хэрэгсэл
хамсаатан болж хуурна гэж хизээж бодоогүй. Хятадын коммунист намд видео хяналтын технологи нийлүүлдэг компаниудын нэгэн адил өөрсдөө эцэст нь хүний эрх, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэнэ гэж хизээж төсөөлөөгүй лавтай. 6. Шаардлагатай бүх аргаар үндэстнийг бүхэлд нь хянах хяналтаа чангатгаж байна. Хурцнууд төсөл Skynet төслийг хэрэгжүүлсэний дараа Хятадын коммунист нам эдгээр төсөлд оруулах хөрөнгө оруулалт хүн хүчээ үргэлжлүүлэн нэмэгдүүлж хяналтын чадварыг нь улам хүчрхэг болгохын тулд жил бүр шинжилсээр ирсэн. Тэд Хятадын коммунист нам Христэд итгэгчид санал зөрөлдөгсдгийг баривчлахад астрыг хувь нэмэр оруулжээ. 2018 онд хахир өвөл сэтгүүлийн мэдээлснээр тусгай ажиллагааны нийтлэг тохиолдлуудын эмхэтгэл гэх Хятадын коммунист намын дотоод баримт бичигт эрх баригчид итгэгчдийг хянахын тулд хяналтын системд хэрхэн хөрөнгө оруулсныг дэлгэрэнгүй тусгасан байна. Хянан мужийн зөвхөн нэг хошуу болох шүүн хошууны эрх баригчид камер худалдан авч суйрлуулахад 900 мянга орчим юан зарцуулж тус хошууны 53 шашны газрыг хамруулжээ. Үүнд 3 өөрөө сүм, католик сүм, даоист сүм, буддын сүм, лалын сүм зэрэг багтана. Хятад даярах сүмүүдэд камер суйрлуулж, зарим сүмийн дотор гадна 6-аас 8 камер суйрлуулснаар номлолын агуулга болон оролцогчдын үйл ажиллагааг бүрэн хянах боломжтой болжээ. Бага зэрэг зөрчил гаргахтал шийтгүүлдэг байна. Ийм аимшигтай хяналтанд дор итгэгчид хэвийн цуглах бараг боломжгүй юм. Сүлжээний нууцлал аюулгүй байдлын компьютер компани нийтлэлд дурдсанаар Хятадд ойролцоогоор 700 сая хяналтын камер байдаг. Эдгээр нь нийлээд Skynet гэх системийг бүрдүүлдэг. Түүнчлэн хүний эрх, шашны эрх чөлөөг хамгаалах нийгэмлэгийн нийтэлсэн өгүүлэлт дурдсанаар Хятадын коммунист нам төгс хүчит бурхны чуулганы Христэд итгэгчдийг хянах мөшгөхийн тулд өндөр наривчлалтай камер ашигладаг. 2019 онд л гэхэд Шандун мужид дор хаяж 13 удаагийн нэгдсэн баривчилгаа явуулж 645 Христэд итгэгчийг баривчилжээ. Тэдний олонх нь баривчлагдахаасаа өмнө хэдэн сараас 1 жилийн турш мөшгөгдөж хянагдсан байв. Skynet хурцнууд зэрэг томоохон хяналтын системээс гадна иргэдийнхээ өдөр тутмын амьдралыг алхам тутамд нь нарийн хянахын тулд Хятадын коммунист нам бусад олон төрлийн хяналтын технологиг ашигладаг. Тэд одоо байгаа системүүдэд тасралтгүй шинжилж, шашны бүлгүүд, санал зөрөлдөгсөд, эрхийн төлөө тэмцэгчдийг дарангуйлж хавчхын тулд хамгийн сүүлийн үеийн технологийн чиг хандлага, дэвшилтэт аргуудыг ашигласаар ирсэн. Тухайлбал WeChat, Tencent QQ, Xiaohongshu, Douyin, Kuaishou зэрэг нийгмийн сүлжээний платформуд болон дуу хоолой таних зэрэг аргыг ашиглан хяналт тавьдаг. Үүний зэрэгцээ ухаалаг нэвтрэх хяналтын систем, ухаалаг гэр ахуйн хэрэгсэл, дроноор мөшгөх, цахилгаан тээврийн хэрэгслийн байршил тогтоогч зэрэг технологиг ашиглан бай болсон хүмүүсийнхээ хөдөлгөөн бүрийг мөшгөж, байршлыг нь нарийн тогтоодог. Хятадын коммунист нам бүр цахилгаан, усны тоолуурын өгөгдлөгч хяндаг байна. Товчхондоо Хятадын коммунист нам засаглалынхаа тогтвортой байдлыг хадгалж чадах ямар ч өндөр технологийн хэрэгслийг дотоодын болон гадаадын тэрч байтугай өчүүхэн жижиг компьютерийн чипийг хүртэл ашиглах болно. Тоталитар дэглэмээ хадгалахын тулд Хятадын коммунист нам санаанд багтамгүй бүхий л аргыг хэрэглэж их гүрний дүр төрөх эсвэл олон улсын нэр хүндээ огт хайхрахгүй байна. Хятадын коммунист намын хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн муу нэр, олон улсын хүний эрхийн байгууллагууд, шашны бүлгүүд, санал зөрөлдөгсдийн тасралтгүй буруутгал, тэр байтугай Америк нэгдсэн улсын төрийн департаментийн олон улсын шашны эрх чөлөөний жилийн тайланд Хятад улсыг шашны эрх чөлөөг хамгийн ноцтой зөрчдөг орнуудын нэгээр 24 жил дараалан бүртгэсэн ч гэсэн Хятадын коммунист нам итгэл үнэмшлийг авчих, хүний эрхийг зөрчих үйлдэлээ зогсоох шинжгүй байна.
Харин ч тэрээр хүчин чармаалтай эрчимжүүлж, улам бүр ихэмсэг болж, өөрийгөө тэнгэр газрын цорын ганц захирагч мэт аяглаж, бүх хүн төрлөختнийг ноёрхож, дэлхийн гегемон гүрэн болохоор зэхэж байна. 7. Хятадын чөтгөрлөг үүрэнд хашигдсан ч Христэд итгэгчид итгэлдээ буулт хийлгүй тууштай зогсдог. Улс орон даяарх видео хяналтын томоохон системээс эхлээд айлбарт нэвтэрсэн ухаалаг цахилгаан хэрэгсэл, хувийн гар утасны мөшгөлт гээд Хятадын коммунист намын хяналт газар сайгүй бүхнийг хамарч байна. Хятад улс одоо иж бүрэн бүхнийг хамарсан хяналтын сүлжээг бий болгожээ. Энэ сүлжээ нь үйл үзэгдэх дижитал тор болж, иргэдээ зүгтах боломж бараг үгүйгээр хашиж байна. Ийм хатуу хяналтын сүлжээнд дор Хятадын коммунист намын бүх шатны засгийн газар шашны итгэлийг дарангуйлж хавчих янз бүрийн нууц баримт бичиг удирдамж үргэлжлүүлэн гаргаж, төгс хүчит бурхны чуулган зэрэг шашны бүлгүүдийн эсрэг үе шаттай цэвэрлэгээ, баривчилгаа, бусад хилэгмэгдүүлэлтийн ажиллагааг эхлүүлсээр байна. Жишээлбэл Хинан мужийн намын хорооны ерөнхий газраас мужийн намын хорооны асуудлаас урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх удирдах бүлгийн 2017 оны ажлын чиглэлийг дамжуулах тухай мэдэгдэл. 2018 оны хошууны олон нийтийн аюулгүй байдлын товчооны төгс хүчит бурхны байгууллагыг мөрдөн шалгах дарах тусгай ажиллагааны хэрэгжилтийн төлөвлөгөөний тухай мэдэгдэл. 2020 оны хотын хэмжээнд төгс хүчит бурхны ийг дарах бүх нийтийн дайны хэрэгжилтийн төлөвлөгөө, Чүнчин хотын улс төр хууль зүйн хэрэг эрхлэх хорооноос гаргасан. 2021 оны тосгоны хэмжээнд шашны асуудлаар томоохон мөрдөн байцаалт засч залруулах аян өрнүүлэх тухай мэдэгдэл. Анхуй мужийн Луан хотын Хөөцийн хошууны үүлэн балгасаас гаргасан. Болон Жаншин мужийн төгс хүчит бурхны ийм мэдээллийг шалгах тусгай ажиллагааны хэрэгжилтийн төлөвлөгөө зэрэг баримт бичгүүд багтана. Ялангуяа 2023 оны 8 дугаар сард төгс хүчит бурхны чуулганыг бүрмөсөн устгаж үгүй хийхийн тулд төгс хүчит бурхны байгууллагыг дарах ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх ерөнхий ажлын төлөвлөгөө гэх нэг баримт бичгийг Хятадын коммунист намын Төв хорооны улс төр хууль зүйн хэрэг эрхлэх хорооноос гаргасан. Энэхүү баримт бичигт 2024 оноос эхлэн шинэ 3 жилийн давталгаа өрнүүлэхийг уриалжээ. Үүнд дотоодын зохион байгуулалтын тогтолцоог устгахыг онцлохоос гадна төрийн аюулгүй байдлын яам болон олон нийтийн аюулгүй байдлын яамнаас хөлийн чанддах төгс хүчит бурхны чуулганыг дарж тараахыг шаардсан байна. Хятадын коммунист намын театр дэглэмийн чөтгөрлөг үүрэнд хашигдсан. Төгс хүчит бурхны чуулганы олон тооны Христэд итгэгч баривчлагдаж, харгас эрүүшүүлтэд өртөж, зарим нь тахир тутуу болж, эсвэл амиа алдсан байна. 2017-оос 2024 оны хоорондох Хятадын коммунист намын засгийн газраас төгс хүчит бурхны чуулганыг хавчсан тухай жилийн тайлангуудад дурдсанаар бүрэн бус тоо баримтаас үзэхэд 2017-оос 2022 оны хооронд л гэхэд 175,544 хүн шууд хавчилгад өртжээ. 2017-оос 2024 оны хооронд 80,795 хүн баривчлагдаж, 35,131 хүн эрүүшүүлт, харгас тархи хугаалтад өртөж, 10,743 хүн ял шийтгүүлж, 187 хүн хавчилгаас болж нас барсан байна. 2017-оос 2022 оны хооронд дор хаяж 1,482 тэрбум юан буюу ойролцоогоор 208 сая ам.доллартай тэнцэх хөрөнгийг хууль бусаар хураан авчээ. Хятадын коммунист нам төгс хүчит бурхны чуулганыг хавчиж буй сүүлийн жилүүдийн тоо баримтаас харахад энэ нь жил ирэх бүр эрчимжиж байна. Ялангуяа Ши Жинпин засгийн эрхэнд гарснаас хойш улам ийм болж Хятадын коммунист нам бүр
Бүрэн устгаж дууссаны дараа л цэргээ татна гэж хорон муу урайл оцон гаргасан. Их сурвалжийн мэдээлснээр 2024 онд баривчлагдсан хүний тоо 2017 оныхоос 6.5 дахин их байсан бол ял шийтгүүлсэн нийт хүний тоо болон 7 ба түүнээс дээш жилийн ял авсан хүний тоо 2017 оны үзүүлэлтээс 13 дахин их байна. Төгс өчид Бурхны чуулган байгуулагдсанаас хойш дор хаяж 307 Христэд итгэгч хавчлагаас болж амиа алджээ. Түүнчлэн шинэ жил, хаврын баяр, үндэсний баяр зэрэг, хятадын томоохон баяр ёслол, тэмдэглэлт ойнууд, хятадын коммунист намын 2 хурал, цэргийн парад, намын их хурал, 6 дугаар сарын 4-ний үйл явдал зэрэг улс төрийн эмзэг өдрүүд, эсвэл хятадын коммунист намын удирдагчдын дурсгалыг хүндэтгэх ёслол, айлчлал зэрэг онцгой үйл явдлуудыг бүгдийг нь хятадын коммунист нам хүч чадлаа гайхуулах бэлэгт өдрүүд болгон ашигладаг байна. Эдгээр өдрүүдэд хятадын коммунист намын бүх шатны хууль сахиулах байгууллагууд нууц тушаал гаргаж, улс орон даяар зохион байгуулалттай нэгдсэн баривчилгааны ажиллагаа явуулдаг. Үүний улмаас энэ өдрүүд нь Христэд итгэгчдийн хувьд зугтах өдрүүд болон зовлонгийн өдрүүд болдог. Жилээс жилд Христэд итгэгчид ийм аимшигтай өндөр дарамттай орчинд амьд үлдэхийн төлөө тэмцсээр ирсэн. Хятадын коммунист нам Христэд итгэгчдийг хайр найргүй баривчилж, бүтэн жилийн турш амсхийг чөлөөгүй үргэлжилдэг. Онцгой өдрүүдэд нэгдсэн баривчилгаа, энгийн өдрүүдэд жижиг хэмжээний баривчилгаа явагддаг. Тушаал ирэх бүрд баривчилгаа хийгддэг. Тушаалгүй үед ч үргэлжилсээр байдаг. Өдөр бүр, сар бүр, жил бүр баривчилгаа явагддаг бөгөөд энэ явдал хэдэн 10 жилийн турш үргэлжилсэн юм. Хятадын коммунист намын цагдаа нар шашин шүтлгийг дарахад байнгын бэлэн байдалд байж, тушаал ирмэгц шууд баривчилгаа явуулахад бэлэн зогсдог. Засгийн эрхэнд гарснаасаа хойш хятадын коммунист нам шашны итгэлийг дарангуйлж хавчхаа хизээч зогсоож байгаагүй. 70 гаруй жил засаглахдаа хятадын коммунист нам хятад улсыг уймэн самун ёс суртахууны доройтол бүхнийг хамарсан айдас хөдөст автуулсан. Христэд итгэгчид жилийн турш харанхуй айдас дунд амьдарч хүнлэг бус байдалд оршин тогтнож байна. Хятадд амьдрах нь гадаадад муур нохой болж амьдрахаас ч дор гэж олон хүн үздэг. Хэдийгээр хятадын коммунист нам газар сайгүй тороо татсан ч гэр чуулганы олон Христэд итгэгчийн эцсээ хүртэл Бурхныг дагах итгэл ганхаагүй юм. Цуглахын тулд тэд хятадын коммунист намын хяналт мөшгөлтөөс зайлсхийх ёстой болдог. Тэд хятадын коммунист намтай тэмцэхийн тулд партизаны дайн хийж сурчээ. Тэдний цуглархаар сонгодог газрууд нь олон янз байхын сацуу бүтээлч болсон. Уул, ой мод, эзгүй хээр, жимсний цэцэрлэг, үхрийн саравч, гахаан хороо, хоньны хашаа, тариалангийн талбай, агуй гүүрэн доор, агуулах, зойр, орхигдсон үйлдвэр, нураахаар төлөвлөгдсөн байшин, алслагдсан оршуулгын газрууд ч багтдаг. Ийм хатуу ширүүн нөхцөлд цуглаж чуулганы ажлаа явуулахын тулд Христэд итгэгчид зүсээ хувиргах, сүүлээ гээх, хянах болон чагнах төхөөрөмжийг илрүүлэх, нууц кодоор харилцах зэрэг хяналтын эсрэг ур чадруудыг эзэмшсэн. Хятадын коммунист нам хүртэл эдгээр ур чадварыг нь өндрөөр үнэлсэн байдаг. Ийм их дарамттай орчинд Христэд итгэгчид байнгын хэд түгшүүртэй байдалд байдаг. Тэд жилийн турш хувцастайгаа унтаж, цагдаад хөөгдөж байна гэж байнга хардарч зүүдлэн, түүнээсээ болж сандран сэрдэг. Хаач явсан мэдээлэгч нар өөрсдийг нь ажиглаж байгаа мэт санагддаг. Тэд цагдаагийн дүрмх хувцас, дохио, эргүүлийн машин зэрэгт маш мэдрэмтгий, айдастай ханддаг. Танихгүй хүнээс маш их болгоомжилж айдаг. Тэд гэртээ байхдаа ч сонор сэрэмжээ өндөр түвшинд байлгах ёстой болж, аюулгүй байдлын мэдрэмжээ бүрэн алдсан байдаг. Хичнээн олон Христэд итгэгч
гэртээ харж чадалгүй бүх насаараа хэсүүчлэн тэнүүчилж дөрвж өнгөрүүлсэн бол хичнээн олон Христэд итгэгч гэр бүл хайртай хүмүүс хагцаж салсан бол гэсэн ч тэд Хятадын коммунист намын гарт баривчлагдах, эрүүдэн шүүгдэх, тэрч бай тухай үхэх байнгын аюул занал хийлэлтэд тулгарсаар байна. Энэ бол Хятадын коммунист намын дарангуйлалд ор амьдарч буй хэдэн 10 сая Христэд итгэгчийн амьдралын ердөөл нэг хэсэг юм. Энэ бол Христэд итгэгчдийн өнгөрсөнд туулсан, одоо ч туулж байгаа зүйл. Ирээдүйд ч тэд Хятадын коммунист намын дарангуйлалтай нүүр тулж нийгмийн ийм баргар орчинд үргэлжлүүлэн амьдрах болно. Тэдний бие махбод сүнс Хятадын коммунист намын хүнлэг бус тамлалд өртдөг. Тэд төсөөлхийн аргагүй өвдөлт, зовлон шаналлыг төвчиж, гэр бүл нийгмийн зүгээс ирэх ялгуурлан гадуурхалт, доромжлол, хүчирхийлэл, дайралтыг үүрдэг. Тэд бүр Хятадын коммунист намын гарт үхэлтэйч нүр тулдаг. Магадгүй нэг л өдөр тэд Хятадын коммунист намын хавчлагаас болж амиа алдах байх. Магадгүй тэд Хятадын коммунист нам нуран өнөх өдрийг амьд ахуйдаа үзэхгүй байж мэднэ. Магадгүй тэд Бурхан бүх үндэстэн ард түмэнд ил тод гарч ирэх өдрийг амьд ахуйдаа үзэхгүй байж мэднэ. Гэвч тэдэнд харамсах зүйл үгүй. Тэд итгэлээ бат сахиж Бурханы сайн мэдээг түгээсээр байгаа бөгөөд өөрсдийн залуу нас, цус, нулимс амийг зориулан Бурханы үгийн хүч чадал, түүний ажлын хүч чадлыг гэрчилдэг. Харанхуй гэрлийг халахж чадахгүй, харгислал итгэлийг устгаж чадахгүй. Дараагийн удаа бид Хятадын коммунист намын Христэд итгэгчдийг хавчсан гэмт хэргийн түүхийг үргэлжлүүлэн ил болгож, хавчлагад өртсөн Христэд итгэгчдийн цус нулимсанд дэвтсэн түүхийг мөшгөх болно. Өнөөдрийн нэвтрүүлэг ингээд өндөрлөж байна. Энэ дугаарыг үзсэнд баярлалаа. Шинэ эрен үе болон Хятадын коммунист нам Христэд итгэгчдийг харгасаар хавчсан баримтууд нэвтрүүлэгт анхаарлаа хандуулаарай. Дараагийн дугаараар уулзцгаая.